Шудраг жур медалаар Зол баярын эмүүжин Монгол Улсын эрхлэг чухнагийн хөрөлцөг олон улсын хүүхд эрх хамгаалах өдөр ангийнхаа найз зохион болон гэр бүлийнхэн 4 хүний амийг аварсан эмүүжин шудраг журам медалаар шагналаа. Эмүүжин Сүхбаатар дүүргийн Эрдмийн хөтөч зохицлбор сургуулийн 5-ын Б ангид суралцдаг. Тэрбээр өнгөрсөн 4-р сарын 23-ны өглөө найз Ариун Заяа болон түүний гэр бүлийнхний амийг аварсан юм а. Түүнийг Эрдмийн баярын өдөр Монголын сурагчдын холбоо тэргүүний сурагч алтан медалаар шагнасан байна. Би өглөө ингээд найзынхаа гэрт нь очсон. Тэгээд нөгөө аль хэзээ сэрцэн байдаг аль чинь унтчихаа нь гайхаад өрөөрөө н ороод сэрээсэн чинь өөртөө угаартсан гэдгийг мэдсэн. Тэгээд намайг аврагч хийдсэн. Баярлалаа. Одоо чин сэтгэлээсээ хэлж байгаа шүү гэж найзтай хандаж хэлмээр байна. Найзгаа ерөөд бол медаль авна гэд би үнэхээр их баярлалаа. Миний хичээлээ тасалдгүй шудраг намайг одоо ингээд тусламж хэрэгтэй үед байхад маань намайг тусалдаг байсан. Найзтай ийм гоё баатрын шагналсан найзтай баяр хүргэе гэж хандаж хэлмээр байна. Эмүүж охиндоо маш их баярлалаа. Бүхлөд нь 5 хүний амиа уурсанд үнэхээр их талгарч. Мондөг охин хариуцлагатай байлаа. Тэгээд энэ нийгэмд яг энэ охин шиг шудраг нөхрөлтөө өмнө чи юм хүүхдүүд маш олон байх болтугай. Тэгээд эмүүж охиндоо ийм хөөрхөн хүмүүжлтэй шудраг өмнө шудраг юм хүүхэд өсгөж хүмүүжээс ээж авдан талархаж. Үнэхээр их баярлалаа. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн ган утас 2 хүүхэд маань 1-р ангиасаа найзалж нөхөрлөж ирсэн. Тэрбээр ийм сайхан сэтгэлтэй үерхэлтэй үнэнч хүүхэд олон байгаасаа гэдгийг хүссэн юм а. Түүнчлэн бидний амийг аварсан эмүүжиндээ болон охиноо зөв сайхан хүмүүжүүлсэн аав ээжд нь талархаж байгаагаа мөн илэрхийлсэн юм а.